Зохиолч Даниэль Давааны зүрх цагаан өгүүлэг. Жинчид хол нутагт ачаа бараагаа тушаагаад буцаж явлаа. Шөнөдөлөөр нэгэн хотелын хажуугаар өнгөрч байв. Гэтэл угсраа тэрэгний цаанаас том халтар нохой босон ирж учир зүггүй боргов. Далхаа тэр нохойд яс хаяж өглөө. Нохой олзоо шүүрэн авч харанхуй дунд уусан алга болов. Тэгтэл зүүн жалганы наанаас зүрх цагаан нохой дайраад ирчихгэн. Далхаа тэр нохойд яс хаяж өгөө. Зүрх цагаан уламж тогширч уул толгодыг дөргиулан боргоож гарлаа. Далхаа тэр нохойд дахин яс хаяж өгөө. Зүрх цагаан бүүрч гарч уул нуруу хөндөй талыг дөргитөл боргоож амар заяа үзүүлэхгүй байлаа. Далхаа энэ чинь ёстой Монгол нохойн үр сад байна. Удам чинь улам олширгээ гэж баярлан хашгирав. Хажууд нь хүрэн атуунаад зэрэгцэж явсан цэрэнхүү. Төрүүчийнх нь Монгол удмын нохой биш үү гэхэд Далхаа биш ол золонгуудаа аваад тагчиг болчихдог тийм өчүүхэн амьтныг би хизээч хүндэлдэггүй юм